Coleman брендийн ZBX 2524M загварын тавилганд суурилдаг 25 литрийн багтаамжтай богино долгионы зуухны ажиллагааны заавар танилцуулъя. Хэрвээ та богино долгионы зуухны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах болон захиалга өгөхийг хүсвэл тайлбар хэсэгт байгаа линкээр орно. Богино долгионы зуухыг ашиглахын өмнө баглаа бодлыг нь бүрэн авч дагалдах хэрэгслүүдийг нь бүлээн савнтаа усаар угаана. Гэхдээ богино долгионы зуухны дотор тал байрлах цагаан цаасыг нь авч болохгүйг анхаарна. Үүний дараа богино долгионы зуухны цагийг гэрийнхээ цагтаа тааруулна. Цагаа тааруулахын тулд цагны тэмдэглэгийн дээр дарснаар цаг анивчиж эхлэх бөгөөд чихээ эргүүлэн цаг болон минутаа тааруулаад баталгааж болно. Энэхүү богино долгионы зуух нь богино долгион, гэрэл, конвекц, хосолсон горим, хэсгээлт, автомат горимттай. Богино долгионы горимоор хоол хүнсийг халааж болгохдоо богино долгионыхоо тэмдэглэгийн дээр дараад чихээ эргүүлэн 100-аас 900 ваттын хооронд хүчээ сонгоод ажиллах цагийг нь тохируулаад эхлэх товчийг дарснаар ажиллагаа нь эхэлнэ. Богино долгионы ажиллагааны цаг нь 5-аас 95 минут хүртэл байдаг. За үргэлжлүүлээ та бүхэн гэрэлийг хэрхэн ажилуулах талаар зааварчилгааг өгье. Хоол хүнсийг гэрэлдэхдээ удирдлаган дээр байрлах гэрэлний төвчин дээр дараад дарснаар 130 Цельсийн температур автоматар тохируулагдах бөгөөд ажиллагааныхаа цагийг тохируулаад эхлэх товчийг дарснаар гэрэлдэх горим маань идэвхжнэ. Хосолсон горим. Хосолсон горим нь богино долгион гэрэл болон богино долгион конвекс хосолсон байдлаар ажиллах бөгөөд та өөрийн хүссэн хосоллыг сонгоод цагаа тохируулаад эхлэх товчийг дараад ажиллах боломжтой. За конвекс горимыг хэрхэн ажилуулах зааварчилгааг үргэлжлүүлэн хүргэе. Конвекс горимыг ажилуулахдаа конвекцийнхаа тэмдэглэгийн дээр дараад та температур болон цагийг өөрийн хүснээрээ тохируулаад эхлэх товчийг дарж ажилуулна. Конвекс горимын температур нь 120-оос 200 Цельсийн хооронд өөрчлөх боломжтой байдаг. За горимны ажиллагааг төр зогсоох тохиолдолд та буцах товчлуур дээрээ 1 удаа дарах бол горимыг цусдах тохиолдолд та буцах товчлуур дээрээ 2 удаа дарна. За жингийн хэсгээлт. Жингийн хэсгээлтийн үед та 100-аас 2000 г-ийн хэмжээтэй бүтээгдэхүүнийг хэсгээж болох бөгөөд жингээ тохируулаад эхлэх товчийг дарснаар хэсгээлтийн цаг автоматар тохирч богино долгионы зуух ажиллаж эхэлнэ. Харин цагийн хэсгээлтийн үед та бүтээгдэхүүнийг хэсгээх цагаа тохируулаад эхлэх товчийг дарснаар хэсгэх горимны ажиллагаа эхлэх болно. Цагийг өөрчлөх боломжтой горимуудын ажиллагааны дундуур та ажиллагааны цагийг нэмэх шаардлагатай тохиолдолд эхлэх товчлуур дээр дарснаар 30-30 секундээр ажиллагааны цаг нэмэгдэх болно. За үргэлжлүүлээ танд автомат горим ашиглах зааврыг танилцуулъя. Энэхүү богино долгионы зуух нь 8 төрлийн автомат горимтой бөгөөд автомат горимны хувь билуу, пицца, шүл, дахианы мах, паста, хүнсний ногоо, төмөс, урьдчилан халаах горимуд байрлана. Автомат горимыг ажилуулахдаа автомат горимныхоо тэмдэглэгийн дээр дараад чихээ эргүүлээд горимоо сонгоод жингээ тохируулаад та эхлэх товчийг дарснаар автомат горим маань идэвхжиж ажиллах болно. За мөн богино долгионы зуухыг хялбараар ажилуулахыг хүсвэл та эхлэх товчин дээр дарснаар ажиллагааны цагаа 30-30 секундээр нэмээд хялбар байдлаар богино долгионыхоо зуухыг ажилуулах боломжтой. Богино долгионы зуухныг түгжихдээ түгжээний тэмдэглэгийн дээр 3 секунд удаан дарснаар удирдлага нь бүрэн түгжигдэх бөгөөд түгжигдсэн үед бусад товчлуунууд идэвхгүй байдал шилжнэ. Цоожийг тайлахдаа мөн та дээрх үйлдэлийг давтаарай. Хэрэглэгч танд Coleman брендийн ZBX 2524M загварын 25 литрийн багтаамжтай тавилганд суурилдаг богино долгионы зуухны ажиллагааны заавар танилцууллаа.